Хууль зүйн мянган орны эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн нэгд хэсэгт Монгол Улсын иргэний яриал хийгээд хариат бол хариатаас гарах үндслэл журмыг гагцхүү хуулиар тогтооно гэж заасан. Хариатын тухай хуулиар Монгол Улсын төлөө гарамгаа байгуулсан. Эсвэл Монгол Улсад онц шаардлагатай мэрэгжил эзэмсэн шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гарах боломжтой гадаад иргэнийг Монгол Улсын ерөнхийлөгч тус уулын холбогдох хэсэгт заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын хариат болгож болно гэж заасан. Хариатын тухай хуулийн дээрх зохицуулалт нь Олимпийн наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гарах боломжтой гадаад иргэний Монгол Улсын ерөнхийлөгч тус уул заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын хариат болох агуулга бүхий нэмэлт оруулахаар хуулийн төслийг боловсрууллаа. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн болно гэсэн агуулга нь сонголт бүхий зохицуулалтаар заасан бөгөөд аль нэг этгээдэд заавал үүрэг болгосон заалт агуулга байхгүй болно. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж хөгжлийн бодлогын баримт бичгүүд Монгол Улсын ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөр засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа биеийн тамирын спортын талаарх арга хэмжээнүүд нь Монгол Улсад нийтийн биеийн тамир үндэсний спортыг хөгжүүлэхээс гадна спорт дахь хүний нөөцийн шин түвшинд гаргах олимпизмын хөдөлгөөнийг дэмжих, ялангуяа олимпийн хөтөлбөрт багтах спортын төрлийг дэмжих нэгдмэр зорилготой байна. Иймд хуулийн төслийн дандан судалгааны тайлан үндэслэн хуулийн төслийн үзэл баримт нийцүүлэн хариатын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан болно. Хуулийн төсөлтэй холбогдвол олимпийн төрлийн спортыг хөгжүүлэх, багийн спортыг хөгжүүлэх зорилгоор гадаадын дасгалжуулагч мэргэжлэн урьж ажиллаж байгаа бол ажил олгогчийн төлбөрөөс бас чөлөөлөх зохицуултыг тусгалаа. Нэгдсэн үндэсний байгууллагаас зүгээс спортоор дамжуулан инх тайван эв нэгдэл эрхтгч байдал доктортой хөгжлийг ухуулан таниулах ихэд ач холбогдолтой. Өөрийн улсын нэрийг гарах, түүгээр дамжуулт амжилт гарах, өсөн дэвжих боломжтой улс хэмээн бусад хоногшуулахад спортын үүрэг чухал байна. Улс орнууд спортоор дамжуулан үндэсний үнд зүйл, амь чанар, бахархлаа улам бэхжүүл шин залуу үеийнхэнд үндэсний үнд зүйлээ таниулах, бэхжүүлэх, ашиглахын зэрэгтэй хүүхд залуучууд спортын нөлөөгөөр хүсэл мөрөөдөлтөд тууштай, төвчээр хатуужилтай, зөв төлөвчтэй болгоход ихээхэн анхаарч байна. Мөн спортыг түшиглэн аялал жуулчлал, үзүр үйлчлэгээ, хөрөнгө оруулалт, эдийн засаг, нийгэм соёлын хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Олимпийн үйл санааг дэлгэрүүлэх, спортод өрсөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор түүнчлэн спортын нийгэм эдийн засгийн нөлөөллийг хүлээн зөвшөөрч амжилт гарах магадaltaй гадаад иргэн харьяаллыг болон өөрийн улсын нэр дээрээс оролцуулах зохицуулт бусад орнууд ч бас хэрэгжиж байна. Манай улс нь Олимпийн түүхэнд хугацаанд медаль авсан спортын төрөл нь жудо, чөлөөтвөх, бокс, буудлагын спорт байдаг. Цаашид Олимпийн наадмын хөтөлбөрт багтах спортын бусад төрөл, ялангуяа багийн спортыг эрчимтэй хөгжүүлэх, эдгээр төрөлд хүний нөөц бэлтгэх, амжилт гарах боломжийг нэмэгдүүлэх, тамирчид спортын холбоод клубүүд, зүтгэлтнүүд оролцоос гадна эрх зүйн орчин чухлаа. Иймд улсын хурлын нэр бүхий гишүүн Хэ Гавыг, Ч Ундрам, Н Батсүмбэрл, С Пэмцогт, Б Пүрвдорж, А Ганбаатар, Д Ганбат, Б Жавхлан нарын хамтаар дээрх хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийг дэв парламент цагийн дээр байршуулж олон нийтээс санал авч байгаа. Хууль тогтоомжид засгийн газар болон Олимпийн үндэсний орооноос саналыг авсан бөгөөд дэмжсэн болно. Хуулийн төслийн үзэл баримтлалыг байнгын орооны хуралдаанаар хэлцэх шийдвэрлэж өгөхийг хүсье. За сайн зэрэг гишүүнд баяр.